Тэгш хамруулах боловсролын мөн чанар, зорилго. Энэхүү хичээл нь тэгш хамруулах боловсролын мөн чанар, зорилгыг судална. Эхний хэсэгт бид конвенцийн удирдгал хэсгийн тэгш хамруулалтын зорилгыг авч үзэх болно. Хоёр дахь хэсэгт бид конвенцийн 24-р зүйлийн эхний заалт дахь тэгш хамруулах боловсролын зорилгыг авч үзнэ. Харин 3 дахь болон сүүлчийн хэсэгт бид конвенцийн 24-р зүйлийн 2 дахь заалт дахь тэгш хамруулах боловсролын мөн чанарт дүн шинжилгээ хийнэ. Конвенцийн удирдгал хэсэг дэх тэгш хамруулалтын зорилго. Ерөнхий тайлбар дугаар 6 нь нийгэмд нэг бүлгийн гишүүд бусад бүлгийн гишүүдтэй харьцуулахад туулж буй томоохон бэрхшээлүүдэд хамааралтай. Удирдлагын К хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч байгаа саад бэрхшээл мөн тэдний хүний эрх зөрчигдөж байгаа талаар авч үзсэн. Удирдлагын П заалтанд ялгуурлан гадуурхалтын олон төрөл болон хүнд хэлбэрийн талаар авч үзсэн. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид хөгжлийн бэрхшээлгүй суралцагчдтай харьцуулахад боловсрол эзэмшихэд илүү бэрхшээлтэй байдаг. Конвенцийн 24-р зүйлийн эхний хэсэг дэх тэгш хамруулах боловсролын зорилго. 24-р зүйлийн эхний хэсэг нь тэгш боломжийн үндсэн дээр ерөнхий боловсролд хамрагдах үл ялгуурлан гадуурхах эрхийг онцолсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бүрэн хөгжүүлэхэд тэдний сайн сайхан байдлыг дэмжихэд мөн тэдний нийгмийн идэвхтэй оролцоог онцолсон. Боловсролд тэгш хамрагдах эрх нь хөгжлийн бэрхшээлээс шалтгаалсан ялгуурлан гадуурхах тэр дундаа хортой хөвшмөл ойлголттой тэмцэх зорилготой төдийгүй тусгай хэрэгцээд суралцагчид хувь хүний сайн сайхан байдалд хэрхэн хүрч болохыг тодорхойлдог. Сайн сайхан байдал дутагдах нь хувь хүнд сул талыг бий болгож тусгай хэрэгцээтэй суралцагчийн сайн сайхан байдлыг улам дордуулж болзошгүй. 24-р зүйлийн 1-р хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүний чадварыг бүрэн хөгжүүлэх, нэр төр, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг хүндэтгэх, хамгаалах, хэрэгжүүлэх зорилготой. Ялгуурлан гадуурхалтын тухай хууль болон тэгш хамруулах боловсролын хэм хэмжээний зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хувийн онцлогтод тулгуурлан сөрөг нөлөөллөөс хамгаалах, улмаар хувь хүний сайн сайхан байдлыг нь хангах, дэмжихэд оршино. Нэгийн Б нь тэдний хувийн зан чанар, авяас чадвар, бүтээлч байдал. Түншлэн оюун санааны болон бие балдрын чадварыг бүрэн дүүрэн хөгжүүлэх, хамгаалах, хэрэгжүүлэхэд чиглэдэг. Тусгай хэрэгцээтэй суралцагчийн сайн сайхан нь тэгш боломжийн үндсэн дээр боловсрол эзэмших зэрэг үндсэн үйл ажиллагааг баталгаажуулахтай холбоотой төдийгүй суралцагчийн хувийн авяас чадварыг хөгжүүлэх зэрэг илүү нарийн үйл ажиллагааг дэмжихэд холбоотой. 24-р зүйлийн нэгийн С нь тэдний нийгмийн бүрэн тогтолцоог дэмжих, хамгаалах, хангах зорилготой. Түүнчлэн ялгуурлан гадуурхсан хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг орон нутгийн сургуулийн орчинд боловсрол эзэмших, суралцахад нь саадл учруулж буй зан үйл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сайн сайхан байдалтай холбоотой асуудлыг зохицуулдаг. Тэгш хамруулах боловсролын эрх нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сайн сайхан байдалд анхаарсан. Идэвхтэй арга хэмжээ авах замаар тэдний оролцоог дэмжих зорилготой юм. Одоо бид үргэлжлүүлэн конвенцийн 24-р зүйлийн 2-р зүйлийн тэгш хамруулах боловсролын мөн чанарт дүн шинжилгээ хийнэ. 24-р зүйлийн 2-ын А хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрт хамаарах хэвссэн ялгуурлан гадуурхалтыг хориглодог ба ялангуяа бүх нийтийг хамарсан бүх суралцагчдын хөгжлийн бэрхшээлээр нь ялгуурлан гадуурхахаас хамгаалах зорилготой юм а. Конвенцийн 24-р зүйлийн 2-ын А хэсэгт үндэслэн 24-р зүйлийн 1-р хэсэг нь оролцогч улсуудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн
хөгжлийн бэрхшээл дээр нь үндэслэн ерөнхий боловсролын тогтолцооноос хасахгүй байх үүргийг хүлээлгдэг. Гэвч 24-ийн 1-р зүйлд хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр ерөнхий боловсролын тогтолцоонд боловсрол эзэмших ёстой гэсэн үүрэг хүлээгээгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ерөнхий боловсролын сургууль суралцах хэрэгтэй. Тэгш хамруулах боловсролын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн ерөнхий боловсролын тогтолцоонд үр ашигтай боловсрол эзэмших, суралцагчид ээлтэй ерөнхий боловсролын тогтолцоог бий болгох, тэдний сайн сайхан байдлыг дэмжихэд оршино. Конвенцийн 7-гийн 2-р хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй холбоотой альва үйл ажиллагаанд хүүхдийн дээд ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавина гэж заасан. Түүхийн явцад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хувийн онцлогоосоо болж олон төрлийн бараа үйлчилгээг хүртэхэд маш их саад бэрхшээлтэй тулгарч байсан. Энэхүү конвенц нь ялгуурлан гадуурхах явдалтай тэмцэж сургуулийн хөгжлийн бэрхшээлээр нь алагчлан үзхийг хориглодог. Ерөнхий боловсролын тогтолцоонд сургуулиуд нь сурагчийн хувийн хэрэгцээнд нийцүүлсэн тохиргоод орчноор хангах үүрэгтэй. 24-ийн 2-ын Б заалт нь хөгжлийн бэрхшээлтэй бүлэгт бүхэлд нь бус, харин бүлгийн зарим гишүүдэд хамааралтай. Үүнд сонголтын зарчим мөн хамаарна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс орон нутгийн ерөнхий боловсролын тогтолцооны боловсролын үйлчилгээнд хамрагдаж болно. Энэ нь оролцогч улсуудад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн орон нутгийнхаа ерөнхий боловсролын сургуульд суралцахад нь саад учруулж буй саад бэрхшээлийг арилгах үүргийг хүлээлгдэг. 24-р зүйлийн 2-ын Б хэсэгт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс орон нутгийнхаа ерөнхий боловсролын сургуульд суралцах хэсгээ сонгож болно гэж заасан байдаг. Ерөнхий боловсролын тогтолцоонд сургуулиуд нь суралцагчийн хувийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тохиргоод орчноор хангах үүрэгтэй. Тэгш хамруулах боловсролын зарчим нь суралцагчийн дээд ашиг сонирхол болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувь хүний сайн сайхан байдлыг хангахад чиглэдэг. Ийм орчин нь санхүүгийн бэрхшээлээс бусад шалтгаанаар боломжгүй болох тохиолдолд тухайн суралцагчид түр хугацаагаар түүний нөхцөл байдлыг тогтмол хянаж байх сургалтын өөр хэлбэрийг олгох ёстой. 24-р зүйлийн 2-ын С-д бүрэн хамруулах зорилгод нийцсэн сургалтын болон нийгмийн хөгжлийн дээд зэргээр дэмжих орчинд хувь хүн тохирсон дэмжлэг үзүүлэх арга хэмжээг тусгасан. Энэ нь тохиргоод орчноор хангах үүргийг хамааруулж байгаа бөгөөд үүнийг үгүйсгэх нь ялгуурлан гадуурхалтын нэг хэлбэр юм. Тэгш хамруулах боловсролын эрхийг хангахад энэхүү арга хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүний эрх, үндсэн эрх чөлөөг бусадтай адил тэгш шидлэх боломжийг хангахын тулд тодорхой тохиолдолд шаардлагатай бол хит их эсвэл зөв бус дарамт учруулахгүйгээр шаардлагатай тохиромжтой өөрчлөлт тохируулгыг бий болгохоос бүрдэнэ. Энэ нь тухайн суралцагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ганцаарчилсан үүрэг хариуцлага юм. Тохиргоод орчин бүрдүүлэх үүрэг нь туйлын үүрэг биш бөгөөд тухайн орчныг байгуулахаас үүссэн зохисгүй эсвэл хэрэггүй ачааллаар хязгаарлагдана. Д хэсэг нь ерөнхий боловсролын тогтолцоонд дэмжлэг үзүүлэхээс бүрдсэн. Тэгш хамруулах боловсролын эрхийг хангах арга хэрэгсэлд хамаарна. С хэсэгт заасан тохиргоод орчин бүрдүүлэх, Д хэсэгт заасан ерөнхий боловсролын тогтолцоонд үзүүлэх дэмжлэгээс ялгаатай заалтыг И хэсэгт оруулна. Ерөнхий боловсролын сургалтын тогтолцооноос өөр нөхцөлд ганцаарчилсан дэмжлэгийг мөн үзүүлж болохыг харуулж байна. Боловсролын өөр заалтууд нь боловсролын орчин суралцагчийн сайн сайхан байдлыг дэмжих зорилготой нэмэлт хэрэгсэл болдог. Дүгнэж хэлэхэд
тэгш хамруулах боловсролыг тайлбарлахдаа улс орн нь дараах сонголтыг хийж болно. Нийтлэг байдал эсвэл ялгаатай байдалд илүү анхаарч болно. Нийтлэг байдал чиглэсэн бодлого нь ерөнхий боловсролын орчинд бүх хүмүүст зориулсан нийтлэг сургалтын хөтөлбөрийг бий болгох. Тусгай хэрэгцээтэй суралцагчийг ерөнхий боловсролын орчинд байрлуулахад чиглэдэг. Нөгөө тэгүр ялгаатай байдал чиглэсэн бодлого нь тусгай хэрэгцээтэй суралцагчийн хувийн хэрэгцээг нэн тэргүүнд тавьж заримдаа боловсролын өөр нөхцөлийг зөвлөдөг.